Сайн байцгаана уу? On Time Podcast-ийн програм дээр хэрхэн бүртгэлтэй барааны үн өөрчлөх заавар видеог хүргэж байна. Юун түрүүнд Casting програм руугаа нэвтэрч орно. Нэвтэрч ороход танд үндсэн зэс харагдах болно. Та дэлгэцнийхаа дээдлэлт байрлах, бараа бүртгэх гэсэн нэрээр дарж орно. Дарж ороход танд бүтээгдэхүүний жагсаалт харагдах болно. On Time-ийн хэрэглэгчид бэлэн барааны жагсаалт их татаж авдаг учраас барааныхаа үнийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн асуулт бол маш их ирдэг. Барааны үн өөрчлөх маш амархан. Та тухайн бүтээгдэхүүнийхээ нэр, код, аль эсвэл үн дээр маус нэгээрээ 2 дарж ороход танд энэ цонх харагдах болно. За та тухайн барааныхаа худалдаж авах үн эсвэл худалдах үнийг өөрчилнө. Тэгээд дэлгэцнийхаа дээдлэлт байрлах F12 хадгалах гэсэн товчоод дарахад амжилттай хадгалагдлаа гэж гарч ирж байна. За ингээд таны барааны үн бол ийм амархан өөрчлөгдөнө.